Хууль зүйн сайд орилгожаа эрүүл мэндийн спортын сайдаар ламбаг томилох тухай саналыг өчтөр улсын хурлын дарга дүргэн мэдүүллээ. Ламбаа нь одоо эрүүл мэндийн спортын яамны төрийн нарийн чанараар ажиллаж байгаа юм а. 5 жил нурсны ордог ашиглах тухай улсын хурлын тогтоолын төслийг улсын хурлын гишүүн эрдэмтэн өчтөр улсын хурлын дарга дүргэн мэдүүлжээ. Уг тогтоолын төсөл 5 жил нурсны ордог ашиглах зорилгоор гадаад дотоодын хөрөнгө оруулагчтай хамтран байгуулах компанийг төрийн өмчт Эрдэнэс 5 жил хувьцаат компанид хамтран байгуулах зарчмыг тогтоосон бөгөөд хамтарсан компанид эзэмших хувийг 51-ээс доошгүй бахаар тогтоожээ. Монгол улсаас шинээр баригдах төмөр замын суурь бүтцийг барих, ашиглах, өмчлөх, шилжүүлэх нөхцлөөр концесс эзэмших компани 51-ээс доошгүй хувийг төрийн өмчт Монголын төмөр зам хувьцаат компани эзэмших нь зүйтэй гэж үзсэн байна. Нөөцийн махыг үржигдраас зах зээл худалдаанд гаргалаа. Энэ жилийн хувьд өмнөх жилтэй харьцуулахад 300 орчим төгрөгөөр хямд байгаа юм а. Мах хөтөлбөрийн хүрээнд хөнгөлөлтөд зээлэр нөөцийн махыг иргэдэд хүргэж байгаа. 2018 оны хүртэл Баатрууд, Тэнгэр, Дархан Meat Foods, A&M, Мах Эмпкс, Эрдэмэд, Сайн уул компаниуд нийт 25 тэрбум төгрөгийн жилийн 12.5% хүүтэй хөнгөлөлтөд зээлэлхор олжээ. Нөөцийн махны үн зах зээл дэх махны үнэтэй харьцуулахад 16-аас 30% хямд хэмээн албаныхан мэдээлж байна. Тухайлбал ямны мах 4400, өхөр 5750, хонь 5400 төгрөгийн үнэтэй байна. Шүүхийн шийдвэрийг үндэслэн Southco Business компани үр төлбөрийг бардуулах сангийн амны саналыг засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэлээ. Шүүхээс улсын төсөвт 35.3 тэрбум төгрөг төлөвлөхөөр шийдвэрлсэн бөгөөд Southco Business компани ногдуулсан нийт төлбөрөөс 15 тэрбум төгрөгийг 2017 онд ус бүр 7.5 тэрбум төгрөг төлж, үлдэгдэл 20.3 тэрбум төгрөгийн өрийг төрийн өмчт Эрдэнэс 5 компани 5 урахад өөрийн зардал, хүн хүчээр зах зээлийн үнээс хямд өртгөөр олборлолт явуулан барагдуулах санал тавьсныг хүлээн авч ажил гүйцэтгэх гэрээ байгуулахыг Эрдэнэс 5 компанид даалгахаар засгийн газар шийдвэрлэлээ. Өнгөрөх 1-р сарын 27-нд амгалан дэх хоригдол худалдааны төвөөс худалдаа авалт хийсэн иргэн 400 сая төгрөгийн азтан болсон билээ. Хэсэг хугацаанд хүлээгдсэний эцэст иргэн Цэмпэл 400 сая төгрөгийн азтан болсноо баталгаажуулахаар Гайл татварын ерхий газарт ханджээ. Гэвч түүний материалыг хуримжиж болцсохгүй хэмээн цагдаагийн байгууллагад шалгуулж байгаа гэх мэдээлэл гарсан. Тэгвэл албаны их сурвалжийн мэдээллийг баталсан байна. Гайл татварын ерхий газраас 400 сая төгрөгийн азтны баримтыг жинхэнэ хэсгийг тогтоолохоор цагдаагийн байгууллагад хандсан байна. Тулгар төрийн 2225 их Монгол улсын 810 ард хувьсгалын 95 жилийн бариг зохион байгуулах үндэсний хорон нээлжид хурал өчтөр болж баяр наадмын төсвийн төслийг хэлэлцэн засгийн газрын хуралдаанд танилцуулахар боллоо. Мөн үндэсний их баяр наадмын нээлт хаалт хүндэтгэлийн концертын найруулагчийг сонгон шалгаруулсан талаар танилцуулсан байна. Нээлт хаалтын тоглолтын найруулагчаар Улсын драмын Эрдэмтэн театрын найруулагч Наранбаатар төрийн хүндэтгэлийн концертыг үндэсний дуу бижиг эрдмийн чуулгын дарга найруулагч Цог гэрэл нарыг шалгаруулжээ. Бас охих Монгол төрөөс агуулгын удирдах зөвлөлийн дөрвөн гишүүнийг цагдаагийн байгууллагаас сорьсон гэх мэдээлэл байна. Энэ талаар тус байгууллагын тэргүүл Шинжээ Равдангаас тодруулахад юунаас болж хорсныг нь сайн мэдэхгүй байна. Миний хувьд энэ талаар сайн мэдээгүй байж байгаад өглөө арга гэрхнээс нь сонслоо. Гол нь өнгөрөгч Бямгарагт UB Bus их орончдын чуулган зохион байгуулж 1000 гаруй хүн цугларсан. Үүнээс шийдвэр гараад офшор данстангуудын бүрэн эрхийг зүтгэлзүүлээ. Нэр дэвшүүлэхгүй бай гэсэн санал гаргаад засгийн газар улсын эрхээ прокурорт өгсөн. Үүнтэй холбоотой болов уу гэж хардаж байна. Энэ улсуудыг эртхэн дарж авъя гэж ботсон болов уу гэж хардаж байгаа гэлээ. Харин албан сурвалжуудаас авсан мэдээлэлээр бус хөдөлгөөнийхэн гадаад иргэдэг айлгаж сүрдүүлсэн эрхт холбогдуулан байцаахаар цагдаа оржээ. Жолооч нар зөрчлөө оноогоо захимаар шилждэг болжээ. Тухайлбал цагдаагийн эрхийн газрын www.servicepolice.gov.mn сайтаар орж регистрийн дугаар, жолооны үнэлэхний дугаараа бичин онооныхаа мэдээллийг харж болох юм байна. Мөн энэ сайтаас эргэж жолоод хэрхийн лавлгаа, гомдол гаргах, эрен сурвалжиж байгаа иргэдийн мэдээлэл, ял шийдгэлтээс тодорхойлт гээд бүх талын үйлчлэгийг авч болох юм а. Мөн алгуулсан иргэдийн мэдээлэл өгөх авах, гэмтэргийн цахим зураг гаргах зэргээр хандаж болохоор юм а.